боловсролын их сургуулийн өмнөх боловсролын сургууль нь хүмүүжүүлэгч багш нарын дунд сургууль нэртэйгээр 1962 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийн хүртэл одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын сургуульд өнөөдөр 850 гаруй оюутан суралцагчид суралцж байна. Бакалаврын сургалт, магистрийн сургалтыг үйл ажиллагаа зохион байгуулад явж байгаа. Эрдэмтэн багш нарын маань 70 гаруй хувь нь бол нийт зэрэг цолтой багш нар ажиллаж байна. Хөтөлбөрөө бол магадлалын хэмжлэх байгууллагаар 3 удаа магадлуулсан байгаа. Магистрийн хөтөлбөр бол магадлалын хэмжлэгдэж, үүнээс хойш бол апгийн улсын байгууллагаар бас магадлалын хэмжлэгдэж үйл ажиллагаа явуулж байна. Магал олон улсад магадлалын хэмжлэгдэн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр манай сургуулийн төгссөн сурагчдын төгсөгчдийг бол олон улсад нөлөөлөн зөвшөөрнө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл манай сургуулийг төгссөн төгсөгчид маань гадаадын улс орнуудад одоо очиод цэцэрлэгийн багшаар ажиллах боломжтой юм аа. Багшийг бэлтгэдэг сургуулийнхаа хувьд бол хөтөлбөрийн шинжилгээг байнга хийж явдаг. За 4 жил тутамдаа хөтөлбөрийн шинжилгээ эргэн харж сайжруулж явж байгаа. За тэгээд энэ утгаараа манай сургуулийн хөтөлбөрийн шинжилэл орчин үеийн 21-р зууны багш, 21-р зууны хүүхэд, орчин үеийн хүүхдийн одоо онцлог шинжийг харгалзан мөн нийгмээс хүлээж байгаа хүлээлт эрэлт хэрэгцээний тулгуурлан багш сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрийг 4 жил тутамдаа шинжилээд явдаг юм аа. Би 2025 онд ерөнхий боловсролын сургуулиуд төгсөөд монгол хэлний шалгалтанд 800 онооч тус сургуулийн 1-р курсын оюутан эхгэрлэнэ. Би эхний семестраа амжилттай төгсөө одоо 2 дахь семестраа үзэж байгаа. Тэгээд хичээл нь айгүй сонирхолтой. Ирээдүйд одоо 3 жил суралцах явцдаа өөрийгөө илүү нээлттэй, дээлж сайн багш болохтой төвлөрч суралцж байгаа. Эрдэмтэй багш нар сайхан орчин, сайн найз нөхдөд суралцж байгаадаа илүү таатай байна. Суралцж байгаа хугацаанд Монгол Улсын боловсролын их сургуулийн кредитийн тэтгэлэг, мөн Монгол Улсын боловсролын их сургуулийн захирлын нэрмжээр 50% тэтгэлэг, эсэлтийн ерөнхий шалгалтын өндөр онооны тэтгэлгүүд, за мөн дээрэс нь би Монгол Улсын засгийн газрын тэтгэлгийг хүртсэн байгаа. Манай сургууль бол одоо оюутан чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. За оюутнуудад чиглэсэн эрүүл мэндийг дэмжих, эрт илрүүлэг, за илрүүлэг шинжилгээг бол одоо оюутнуудад зориулсан зохион байгуулдаг. За мөн дээрэс нь оюутнуудын одоо сурч боловсрох таатай орчин бүрдүүлэн ажилладаг. За мөн дээрэс нь хичээлээс гадуурх үйл ажиллагаа болох сайн дурын ажлуудыг бол зохион байгуулдаг байгаа. Мэргэжил хөрвнө гэдэг ер нь бол амаргүй шийдвэр. Энийг хүн болгон гаргахад хэцүү. Үнэхээр их зорьсон, чиглэсэн энэ мэргэжлийг чин сэтгэлээсээ хайрласан хүмүүс 2 дахь удаага мэргэжлээс сольж энэ мэргэжлийг сонгодог юм аа. Энэ нэр хүндтэй багш гэдэг гайхалтай сайхан мэргэжлийг сонгож өнөөдөр энэ мэргэжлийг эзэмшсэндээ би туйлын их баяртай байна. За манай цэцэрлэг болохоор сургуулийн өмнөх боловсролын сургуультай ер нь бол төвшин цэцэрлэгээр дадлага одоо байнга манай дээр хамтран ажилладаг. Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгссөн оюутнууд маань бас арай нэг ажил дээр гарч ирэхээр дадлагатай, туршлагатай юм шиг санагддаг учраас ажилд маш их дуртай байдаг. Анх бол би ингээд маш их сандарч айж исэн. Яаж хичээл хүүхдүүдэд зааж чадах болоо, хүүхдүүд маань намайг яаж хүлээж авах болоо, багш нартайгаа яаж харьцах уу, хичээлээ сайн зааж чадах болоо гэж их сэтгэл доотлолтой. Тэгээ жоохон айцтай байж исэн. Хаалгыг татаад орж ирэхэд бол хүүхдүүдийн нэмсэглэл сайн байна уу багшаа гэж инээгээд хүлээж авах мөч маш гоё байсан. Тэгээ энэ их хугацаанд би маш их олон зүйлийг сурч мэдэж энэ мэргэжилтэд илүү хайртай болж байгаа. За манай сургуулийн багш нар бол сургуулийн маань үнэт зүйл, үнэт капитал гэж бид зүй ясаар үздэг. Яагаад вэ? Манай сургууль сурсан оюутнууд маань хүүхдийн бүх талын хөгжил, тэдний эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, дэмжлэг шаардлагатай хүүхдтэй ажиллах арга зүй гэсэн олон талын мэргэжлийг эзэмшдэг. Энэ мэргэжлийг эзэмшүүлдэг энэ мэргэжлийн багш нар маань гадаад дотоодын олон улсад мэдлэг боловсрол эзэмссэн ийм мэргэжилтэд боловсон хүчин бид суралцагчдаа бол үйлчлэгээ үзүүлдэг.